За хөдөлгөөний бодлогын тухай үзье. Хөдөлгөөний бодлого гэж юу вэ? Хурд, хугацаа, зам гэсэн хэмжигдэхүүнүүдийн хамаарал бүхий бодлогыг хөдөлгөөний бодлого гэнэ. За одоо тэгвэл хурд, хугацаа, зам гэдгээ тус тусад нь тайлбарлая. Зам гэж юу вэ? Биеийн явсан нийт зай буюу түүнийг зам гэнэ. Өөрөөр хэлбэл машин, ундаг дугуй, хүн, морь гэх мэт аливаа биеийн нэг газраас нөгөө газар хүртэл туулсан зайг зам гэж ойлгож болно. За замыг эс үсгээр тэмдэглэнэ. Зам нь километр, метр гэх мэт нэгжүүдтэй байна. Хугацаа гэж юу вэ? Хөдөлгөөн үргэлжилсэн хугацаа. За өөрөөр хэлбэл гэрээс сургууль хүртэл хэдэн минут алхдаг вэ? Эсвэл хотоос аймгийн төв хүртэл хичнээн цаг явж очих вэ гэх зэрэг нь хугацаа юм. Хугацааг T үсгээр тэмдэглэнэ. Хугацаа нь цаг, минут, секунд гэх мэт нэгжүүдтэй. Хугацааны нэгжүүдтэй байна. За тэгвэл хурд гэж юу вэ? Нэг ч хугацаанд явах замыг хурд гэнэ. Жишээлбэл нэг цагт хэдэн километр зам явах вэ? 1 минутанд хэдэн метр замыг туулах вэ гэх мэт. За хурдыг V үсгээр тэмдэглэнэ. Хурд нь километр цаг, метр секунд гэх мэт нэгжүүдтэй байна. За хөдөлгөөний бодлого замыг олохдоо нэг ч хугацаанд явсан зам буюу хурдыг хөдөлгөөн үргэлжилсэн хугацаагаар үржүүлнэ. S тэнцүү хурдыг үржихнэ хугацаа. За хурдыг олохдоо нийт туулсан замыг хөдөлгөөн үргэлжилсэн хугацаанд хуваана. За V тэнцүү замыг хугацаагаар хуваана. Харин хугацааг олохдоо нийт туулсан замыг нэг ч хугацаанд явсан зам буюу хурдаар хуваана. T тэнцүү замыг хуваахан хурд. За энэ аргуудаа ашиглан хөдөлгөөний бодлогуудыг бодноо.